Энэ бол бууны хэлбэртэй салют юм. 70 ян. Энэ бууны арын хэсэг болох гохон зүгээр чимэглэл төдий. Нийт 14 удаа буддаг. Үнэндээ бол энэ зүгээр л ингэ салют юм. Хэлбэр төрсөн хувьд илүү сонирхолтой харагдаж байгаа юм. Хүчин чарцсангүй. Тооцоо зүсгэд нийт 14 удаа боддог. Ихч биш багч биш. Гэтэ жаах үнэтэй. Зүгээр нэг хуванцар бүрхүүлдэг мөрдөж нэмсэр үнэ 50 янаар өсч үж. Энд хоёр төрлийн гаалинг буу байна. Солонгон шуурга 50 ян. Дараагийнх нь хар сарамгчинтай 30 ян. Үнэндээ сарамгчинтай ямар ч холбоогүй л дээ. Стасол юм байна. Гэтэ энэтэй харьцуулахад өмнөх салют нэлээд хүчтэй юм байна. Энгийн гаалинг салют ердөө 40 секунд ласдаг. Олон удаа тоглоод байвал нэг л ингэ санагдаад эхэлдэг юм байна. Оо, хараагүй дүрсгий. Дарааны нүнтэй солонгон шуурга байгаа. Гэтэ үнэхээр 7 өнгөтэй хэсэг мэдэхгүй юм. Шар, ногоон, хөөх, улаан, хөөх, ногоон, шар, ногоон, 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 шар, ногоон. Шар, ногоон, ногоон, шар, шар, шар. Ингээд харахад ердөө 4 өнгө байна. Тиймээс 7 өнгө гэдэг нь холилдсон өнгнүүдийг багтаасан байх гэж бодож байна. Нийтдээ 50 секунд орчим үргэлжлэлээ. Үнэтэй ч үнэхээр өөр юм аа. Хүчин чигс өмнөд нь ч илүү олон гардаг. Нар сарны илд 30 ян. Энэ нь 2 утгатай. За одоо яг яаж ажилладгийг нь харъя. Оо. Энэ зүгээр чижид төхөр байна шүү дээ. Зүйлс жоох өөр юм. Гэтэ яг ингэж хийхээс өөр аргагүй л дээ. Нийтдээ 1 минут үргэлжлэлээ. Энийг эргүүлээд байвал нэлээд аюултай байж магадгүй. Бараг л иймэрхүү. Бичвүүдэд төлөөлөн тохиромж юм. Бяцхан дуухан CIM-тай баг зэрэг төстэй юм байна 15 ян. Үүний хэлбэрийг хараад л яг юу болохыг мэдчихлээ. Өнгөрсөн жилийн ультраман зураг ягийн бүрхүүлсэн нэг загвар байсан. Энэ нь буруу аргаар ашигласан учраас өнөөдөр зөв ажлууд гаргахыг үзүүлье. Сэгсрээрээ. Тэ том сумаа барьсан CIM-ыг авах болно. Үүндээ салют гэдэг зүйл чинь зүгээр л янз бүрийн бүрхүүлсэн хувилбарууд байдаг. Ямар нэртэй байх нь хамаагүй бид хэлбэрийг нь мэдж байвал болно. Жишээлбэл энэ хөгжмийн мастер бас энэ мэлхий орд. Хэлбэр нь адилхан бол бүгд 21 янс гэж зарагддаг. Хоёулаа яг адилхан байгааз шүршээд пио үрсүүлээд шүршээд тэгээ тас яг адилхан. Нэг нь арай төрүүлээд унтарчихлаа. Бүтээгдэхүүний чанарын төдийлөн тогтворыг харуулж байна. Арай хоцроо тасаачлаа. Өстөд дуусахтаа хурдан юм байна. Үргэлжлэх хугацаанаар 145 секунд. Тренд болгоцгой 15 ян. Тэрнээс нь харахад энэ зүйл эргэлдэх ёстой юм байна. Шал хэрэггүй ог. Жил бүр нэг юм эргэлддэг зүйлээ таардаг. Шууд л сонирхол татна. 30 оны салют. Хөвчлэн иймэрхүү сонхтой загвараас үүдээ гэрэлтдэг. Тиймээс энэ тал нь бидний зүг харагдах ёстой. Нэрэндээ төгссөн. Пио. Ойролцоогоор 15 секундын дараа тас гэж эхэлнэ. Тэндээ баг зэрэг хөвтөл гарч дараа нь ногоон дүүл гарна. Улаан дүүл гарнаас тас гэж эхэлнэ. Нийтдээ 1 минут орчим үргэлжлээд дуслаа. Одоо гэрэлтэж эхэллээ. Энэ арай л хүчтэй ажиллалаа. Цохны цансыг бүрэн шатаачихж. Байгаль буруутаад байх юм. Би ч аль хэдийн насчихж. Унтаа аслаа. Гайхмаар нь төмөр тагтаатай. Зардлахаа хийхийг ийм хэрэггүй зүйл зарчуулжээ. Ичгүй өнгөлөг очнож хүрчлээ. Энэ жаахан цэцгэн очны хугацааны талыг эзлээ. Дараа нь үр дүндийн төсвөр бодис ашиглан үргэлжлүүллээ. Тэгээд зүйлийн тасцаас хийгээд л дуусчихлаа. Ердөө 30 секунд орчим үргэлжлэв. Өнөөдөр иймэрхүү байлаа. Эцэст нь хогоо цэвэрлэе.